Улсын их хурлын хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлцлээ. Анхны ардчилсан сонгуул болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссийн тайлан мэдээллийг сонсож гишүүд зарим зүйлийг тодруулсан юм. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 14 дээр улсын их хурлын онцгой бүрэх хадгалж шийдвэрлэх 14 дээр өршөөл үзүүлэх шийдвэр гаргах гэж байгаа юм. Ийм үндсэн хуулийн заалттай. Тэгээ 14-өр бол 14 дээр энэ шүүхийн тодорхой оролцоог заасалда. Тиймээс яг тухайн одоо иргэнд өршөөл үзүүлсэн шийдвэрийн хэлбэршилт нь ямар хэлбэрээр байгаа юм бэ гэдгийг сонирхож байна. Сүүлд нь нэмэлтээр өршөөгдөжсэн улсуудыг өршөөгдөжсэн хэрэгүүдийг өршөөхгүй болгосон тэр заалтуудыг хэрхэн хэрэгжилж байгаа тухай асуудлаар нь бол бас тодорхой хариулт авъя. Мөн энэтэй холбогдуулаад 8 сарын 11-нд өршөөгдөөд бигээр яг тэгж л ярина. Өршөөгдөөд тэгээ 8 сарын 10 нэмэлт өөрчлөлт нь 10 сарын 29-ний өдрийн хуулиар тэр заалтууд нь өршөөлт хамаарахгүй гэж баталсан хууль байж байгаа. Тэгэхээр зэрэг тэр 8 сарын 11-нд өршөөгдсөн улсууд өнөөдөр өршөөгдсөн үү гэсэн. Энэ комист бол шүүх, прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, цагдаа, дахар ингээд хүний эрхийн үндэсний комисс хуульчдын холбооноос ингээд төлөөллүүд нь оролцоод ингээд ажилласан. За яг өмнө одоо энэ өршөөлийн хуулиас өмнө бол 5 удаа өршөөлийн хууль гарч ирсэн. Энэ өршөөлийн хуулиудаар бол комисс нь ажиллаад шийдвэрлээ ингээд явж ирсэн юм билээ. За энэ удаагийн өршөөлийн хуулийг бол комисс суралдаад ер нь хуулиудаа хараад энэ үйл ажиллагааг яг шүүхээр ороод ял шийтгэгдсэн хүмүүсийг бол шүүхэн энэ хуулийг хэрэгжүүлээд суулгах нь зүйтэй гэж үзсэн. Үндсэн хуулинд ч гэсэн тэг заасан байгаа. Энэ дагуу ажилласан. Тэгээд одоо яг ял эдэлж байгаа хүмүүсийг бол шүүх шийдээ явсан байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 ял шийтгэлээс одоо өршөөн хэлтрүүлэх 4.2 хорхоос өөр төрлийн ял шийтгэлсэн хүмүүсийн гүйцэтгээгүй ялыг өршөөн хэлтрүүлэх, за 5.1 заасан ялаас хасах, за 7.1 заасан хэрийг хэрэгсэхгүй олох гэсэн ийм 4 заалтыг бол шүүх хэрэгжүүлсэн. Энэ 4 заалтыг шүүх хэрэгжүүлэхдээ шүүгчийн загримжаар бол шийдсэн байгаа. За 4.1-ийг бол нөгөө ял эдэлжсэн ялтанд толботой заалт байгаа. Ял шийтгүүлсэн ялтанд толботой заалт байгаа. Энийг бол 20 анги дээр нь очиж асуудлыг бол шийдсэн байгаа. 4.2-ыг бол мөн 20 ангиас ирсэн материалыг үндэслэн шүүгч захирамж гаргаж гүйцэтгээгүй ялын өршөөн хэлтрүүлсэн байгаа. За 5.1-ийг мөн шүүгчийн захирам шүүхийн тогтоолоор оногдуулсан ялаас илээгүй үлдсэн 2 жилийг хасах хэлбэрээр шүүх шийдээд ингээд хэрэглээд явж байгаа. За 7.1-ийг шүүхийн өмнөх шатанд байх юм бол шүүгчийн захирамжаар хэрийг хэрэгсэхгүй болгож байгаа. Шүүхэр шилжсэн тохиолдолд шүүх хуралдааны шатнаас хэрийг хэрэгсэхгүй олох ийм маягаар бол энэ өршөөлийн хуулийг бол хэрэглээд явж байгаа гэж ингэж хэлье. За тэр нэг үйлчлэлтэй холбоотой юмыг онцгойдорж гişүү яриад идэв. Гэхдээ яха би бас товчгоо хэлчихье. Энэ 8 сарын 11-нд бол хууль батлагдсан. 14-нд бол Монгол Улсын ерөнхийлөгч бүрэн эрхийнхаа хүрээнд хууль засан хугацаанд хориг тавигдсан. За 21-нд энэ хууль бол албан ёсоор төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн байгаа. Тэгэхээр энэ хуулийг одоо хүчин төгөлдөр болсон хугацаа нь бол төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн 8 сарын 21-ний өдөр гэж ингэж ойлгоно. Энэхүү асуудлын дараа албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар авилгатай тэмцэх газар, татварын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимын холбогдох албан тушаалтнуудаас гишүүд мэдээлэл авч байр сууриа илэрхийлсэн юм.